сая эргэлзээрээ гэдэг концепт дээр асууя гэж бодож байна. Сая тавс физикийн шинжлэх ухааны ярьлаа. Нөгөө яг нэг физикийн хувьд боломжгүй гэжсэн хар нүхийг чинь одоо ингээ саяхнаас харчлаа л да бид нэр дата сайентистийн ачаар. За нэгэн цаг үед яг л баг буддийн шашин хөгжиж байх тэр 2500 жилийн тэртээ энэ дэлхий дээр хамгийн ухаантай хүн дэлхийг орчлон ертөнцийн төв гэж боддог байсан баг. Физикийнхаа л югаар. Тэгээд нөгөөх нь одоо нэг апдейт хийгээ шинжлэхдээ за биш юм байна. Тэгсэн дэлхийн автгаа биш юм байна. Нар дэлхийг тойрдгоо, дэлхийн нарыг тойрд. Ингээд тэгэхээр нэг гэсэндээ энэ нөгөө эргэлзсээр байгаад шашин гэнэ одоо шинжлэх ухаанд апдейт хийж байгаа. Тэгэхээр буддийн шашин таны хэлснээр хөөшөө бидний энд зарим зүйлс бас буруу байсан байх шүү. Энд дээр ингэж апдейт хийх ёстой мэн гэдэг зүйлс гарч ирж байсан уу? Ирэх боломжтой юу? Гэхдээ одоо ийм бурхан багш өөрөө эргэлзээр гэсэн. Шалгаа гэсэн. Шалгаал явж гин. Тэгээ бусад хүмүүс төр мэдэхгүй. Надад бол танаас ихэнх ирээч. Бүр айгүй прагматик хандахын ирээч тусмаа. Үнэл бодлоо шүү дээ. Бурхны ямар мундаг юм бэ л гэж боддог. Ямар мундаг юм бэ л гэж боддог. Хоолны шалтгаанууд байж болно л та. Тэгээ зүгээр жишээлбэл түрэн биелээ нөгөө бурхны шинд байдаг тэр үзэгдлүүдийг шинжлэх ухаан нотолж. Жишээл бяцлал гэдэг шинжлэх ухаан нотолж бодлоо л та. Невросайенст бол энэ невропластисити гэж нэрлэж байна л та. Энэ бидний энэ уурэг тархины уян чадвар. Энэ нь өөрчлөгдөж юм байна л гэсэн. Өөрчлөгдөж юм байна. Бид нар уурэг тархи бүтцийг өөрчилж болж байна. Яригддаггүй байсан ойлголт шүү дээ. Хүн уурэг тархийг бүтцийг нөрчилж болж. Энэ бурхны шиний ганц санаа нэ. Хүн өөрчлөгдөж болно. Жишээлбэл ингээд гол урсч байна гэх тийм ээ. Голын урсгал өөрөө голыгоо өөрчилж идэг байхгүй. Голын урсгал очиод энэ ирэмгийг цохих болгондоо л тэндээс шороог нь холтолж байгаа. Баг багаар илээж байгаа л иргэн нураал тийм ээ. Тэгэд ерөөхдөө голын гол төрөл гэдэг маань хэдэн 100 жилдээ алгууртай тэрхэн зураж өөрчлөгдөөл. Бүр саваасаа гарах боломжгүй л те. Гэтэ ерөөхдөө өөрчлөгдөж. Өөрөлд гол гэдэг маань тэр явц болгоно нь, тэр мөч болгоно нь өөрөө өөрийгөө өөрчилж байдаг. Бидний зам төлөв оюун оюуны багц гэдэг юм уу? Бүрдэл гэдэг юм уу нэг юм байна да хамарчин гэдэг нэг юм хөө. Олон юмны хэлбэр ш. Доорсомж, хүсэл мөрөөдөл юу гэдэг олон юмнууд байна да. Чи нэг хамарч би ийм юмд нэг ингэж хандчих юм. Энэ багц зүйл маань өөрчлөгдөж байдаг. Таныг бодол төрөх болгонд л тэр таныг өөрчилж байгаа. Нэг мэдээлэл агуулганд л таныг өөрчилж байгаа. Тийм ээ. Тэр тусмаа ерөөсөө жишээлбэл тухайн зүйлийг тодорхой нэг оюуныг давтан хийхэд тэр оюун хүчрхчээд байдаг гэсэн санаал бурхны шинд байгаа юм л. Сайнч, мууч. Өөрөлд та уурлал ууртаа нэмэгдээл гэдэг. Илүү түргэн болоод гэдэг. Илүү бус сэтгэлийг дарангуулаад гэдэг. Илүү түрүүний хариулт болоод эхэлчихдэг. Хулгай хийгээл ах юм бол хулгайдаа улам сайжирдаг. Хулгай хийхгүй бол байж чадахгүй болдог. Хулгайдаа баясдаг болдог. Тэг надаар одоо жишээл нэг санд хийлэх гэдэг ихний удаа нэг юм 2 100 удаа их арай сайжрах юм л. Тэрэндээ ижлэн зөвч бай сайнч бид нэр оюун төрж байгаа бодол болгон маань үйлдэл болгон бидрийг дахин өөрчилж дахин хэлбэржүүлж байгаа юм л. Тэгэхээр энэ санаанд бурхны шүүгжилдгээр тэгвэл зөв сайн ба. Жишээ ёс суртахууныг. Ёс суртахуун үн цэнтэй гэдгийг эргцүүлэх тусмаа. Би зөв шудраг бай гэж хичээх тусмаа. Жимд явж байгаатай ичлэн нэг өдөр бакирчихгүй л тийм ээ. Гэхдээ би зүв байг өглөөдөө бод. Би ер нь зүв байх хэвээр. Би шудраг байх хэвээр. Би ч та ингэж болохгүй шүү дээ. Буруу хийсэндээ харамсах. Энэ хэрээр тэр хүн багуугаар өөрчлөлт орж болно л гэж хэлээд байгаа юм л. Энэ маань нөгөө бурхны шинэ яриад байгаа гэгэрх процесс. Яг нөгөө Rocket Band дундэр гардаг л та. Тэнэг хүн тэнгэрээ
дуустдгийг таньж аав гэд. Тэгээ яг хосын харилцаан дээр жишээ нь хүмүүс наадах ч хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй юм. Эргээд нэмэргүй гэдэг ч юм уу. Хүн ер нь суур мөжлөн нэг 3-5 наснд бүрэлдээд ер нь өөрчлөгдөхгүй гэж яриад байдаг. Энэ тэгэхээр үний юм уу, худлаа юм. Бурхны ишний өнцгөөс бол хүн болгоно гэгэрх боломж бий л гэд. Одоо хичээвлүүд гэдэг. Мэдээж хэрэгэлтэй. Тэгээд боломж байгаа. Нөөц бол байгаа. Одоо жишээлбэл ингээд асар хуваа хичээдэг тийм. Бусдыг өчүүхэнч боддгоо. Тийм муу хүн. Хүмүүс ингэ яриад идэв. Муу хүн гэж байхгүй л гэл. Муу хүн байна шүү дээ. Муу юм голцоо хийгээд байгаа хүнийг муу хүн гэж шүү дээ. Тэг тийм муу хүн байлаа гэж бодъё л да. Гэхдээ тэр муу хүн байна да тийм ээ. Тэр муу хүн тэр муу болсон явц байдаг байхгүй. Тийм явцгүйгээр хизээч тийм байдаг. Юу гэм ба. 3-4-төд нь ээж аав нь хайсан байна ч гэдэг. Байж болно шүү дээ тийм. 5-6-ад тайжууд нь дандаа хүчрхийл байж. 8-9-д бол ураг тамхи татал. 11-12 та арих ягаал хажууд нь зодоол хулгайг өөрөөр нь албаар хийлгүүлээл. Тэгэл явсаар гал ингэх ёстой мэн ингэн. Тэгэд нөгөө яг суралцах явц болчих жоох. Гэтэ сайн юмд биш муу юм. Тийм тохиолдол надад юу гэж бод. Би энэ хүний оронд байсан бол яг л тэр муу юм л байх байж тэл. Тэр хүн чинь бүтдэг байхыз. Хүн бүтдэг. Хамгийн тод жишээ. Жишээлбэл чон аваад ижээс үг чон болцсон нь бол баримтахгүй. Тэр Циолковский юу гэдэг тэр хин Менделеевч байж болох байсан байхгүй. Тэгтэл чон болцсон үнэн баг хэвээр. Тэгэхээр хүн өөрчлөгдөх үнэн баг хэвээр. Өөрчлөлтөө бол тэр чинь Менделееврэл дуусна хэвээр. Тэгээг баг хэвээр. Өөрчлөгдөх үнэн. Гэвч мэдээж сайн хэлж байгаа 3-5 ч юм уу мэдээжэр тэр үед үзэж туулж суулгасан зүйл нь харьцангуй тогтвортой, харьцангуй өөрчлөлтгүй бэрх болно. Хайрцангуй уян биш болчихж шүү дээ тийм ээ. Илүү багадаа бол илүү уян байсан. Одоо бол нэлээд хатуу болсон. Гэвч огт өөрчлөгдөхгүй гэсэн үг биш. Нэлээд шамдалцтайлэр өөрчлөгдөнө. Зүгээр бодит байдал дээр харахад өөрөө огт хүсэхгүй байгаа хүн байж болно тийм ээ. Бурхны шин түрүү хэллээ. Хүн гэгэрх боломжгүй хүн гэж бол байхгүй. Гэтэ тодорхой цаг хугацаанд боломжгүй хүн гэж байж болдог. Жишээл энэ төрөлтөө одоо үнэхээр өөрчлөлт одоо гэгэрлийн төлөө харахгүй юм байж болно л доо. Энэ төрөлтөө ч юм уу те тодорхой хугацаанд бол нэг өдөр сав гэл нэгдэх шиг тохиолж байж болдог. Тамаг бол цаа түүний хүсэл эрмэлзэл гол чухал байх тийм ээ нээгдэх. За энийг бол Бурхны шин дахиад нөгөө Нисванасын түүтгэр, үүлийн түүтгэр яг юм хөшиг хаацсан мэтэл хардггүй л гэдэг. Тэгжээс энэ чи энэ биш тэгээд онгоо. Тэгэхээр бас дээрээс нь та дөрвөлээ энэ өөрчлөлтгүй засах ч гэдэг юм уу тийм ээ. Тэр хүний нөхцөл туйлдаа огт өөрчлөгдөхгүй бол биш. Тэгээ тодорхой хэмжээнд дотор буу үүсгэх байна шүү дээ. Дотор байна. Тэр дотор одоогор бол хизээч өөрчлөгдөхөргүй бас байж болно. Тэгээд бас таны хэлхэл би санаанд орлоо л нэг юмыг бид анзаармаар байд. Бид өөрчлөх гэж тэр үнийг өөрчлөх гээд хинээр өөрчлөгдөх вэ гэж нэг юм байдаг байхгүй. Хинээр өөрчлөгдөх вэ? Заавал хинээс тэр ухаал нэг авах вэ? Заавал хин нэг юм байх ёстой юм. Үгүй ээ. Одоо чи зүгээр нэг зэрэгцээд байгаа хүн ингээд хой чи ингэж болохгүй гэхэд бол чи юу вэ? Чи юу вэ? Чи юу натаа ижилхэн байж. Хайртай бүсгүн тэгвэл магадгүй өөр ч юм. Хайртай бүсгүй байж болно. Тий. Хин гэдэг маань би яг ийм байх ёстой гэж хэлж байгаа биш. Таныг огт сонсохгүй тохиолдол олон байж болно л гэж хэлж байгаа. Тэгэхээр илүү Бурхны шинд номыг ч юу гэж хэлдэггээр илүү өөрийгөө засахад ашигла гэж хэлдэг. Жохон ном үзэнгүүтэл хүмүүсийг засгаал тавьхгүй байвал тэгээд тийм байна. Тэгвэл биш дээ. Философи хамгийн удаан асуултуудын нэг амьдрал гэдэг сонголтоо хувь тавилан өгдөг. Тэгэхээр
Энэ амьдрал хэрвээ азийн суулаа юм бол хэрвээ нөхцөл байдлаас бүрдээд одоо жишээ нь би таны оронд байсан бол магадгүй та л байна, та миний оронд байсан бол би л байна. Эсвэл магадлалын хувьд илүү өндөр. Тэгэхээр амьдрал хувь тавилан юм шүү. Гэхдээ Бурхны шинд юу гэж хариулахыг вэ? Бурхны шинд юу гэж хариулахыг вэ? Туйлаасаа бол хувь тавилан биш. Өөрөлдөл тодорхой сонголт байгаа. Тэгээ иймэрхүү санаа юм л да. Та өмнөх төрөлд өгвөл жишээлбэл одоо та төрхөөс авахулаа сургууль соёлоор яваад яагаад тэгээд ингээд эзэмсэн мэрэгжил байна тийм ээ. Тэр мэрэгжлийнхээ өгөөжийг одоо хүртэж байгаа байсан. Тэр чинь яг одоо таны хийж байгаа зүйлийг биш. Магадгүй 10 жилийн өмнө хийсэн зүйлийг өргөөж одоо гарчээж болно тийм ээ. 10 жилийн өмнө хийсэн таагүй үйлдэлийг ч өгөөж одоо гарчээж болно тийм ээ. Тэгэхээр яг одоо энэ хоромд танд өөрөө ирэх байхгүй шүү дээ. Юу тохиолж байгаа нь магадгүй нэлээд өмнө хийсэн ажлын үр дүн байна шүү дээ. Тэгэхээр Бурхны шинд үүлийн үр гэж яриад байгаа. Танд өөрөө ирэх байхгүй. Үүлийн үрийн хариу үл хүртэнэ. Үүлийн үр заавал байгаа юу? Үлгэр байх. Бурхны шинд байгаа л гэж хэлдэг шүү дээ. Зүгээр ингийн чин дээр хэлэхэд та сурсныхаа өргөөжийг хүртэж байгаа шүү дээ. Ер нь ямар ч шалтгаангүй юм бол байдгүй нүн тийм ээ. Захын жишээн дээр хэлэхэд бид нар хоёул ингээ гараад энэ тэгсгэнүүд төр хүртлийн зүлэг одоо нэг тийм шорот хэсэг байна дээ. Ногоо ургадаг. Хоёул одоо гараад тэндээс таруу сургана гэж хүлээж болох уу? Болохгүй шүү дээ. Яагаад бүтэхгүй шүү дээ. Яагаад урахгүйгээ мэдээд нь шүү дээ. Тий. Тэгж горилж болохгүй. Тий. Горилохын тулд яах хэрэгтэй? Үйлдэлэх хэрэгтэй. Шалтгаан нүслийн бүрдүүлэх хэрэгтэй. Тийм ээ. Үрийн суулгаж. Дулаан орчин бүрдэж. Тэгэн болгонд л тийм байдаг. Тэгээ Бурхны шинэ ялангуяа хоёр төлөө ажиллах юм л да. Нэгдүгээр ерөөсөө хүн өөрөөс нь юу ч хийс хамаарад жаргах зовлон гидэлж болно гэсний хөлбөр байж болно. Хэлэн миний баг зүгээр нэг итгэхийг хүсмээргүй л хөлбөр шүү дээ. Хичнээн сайн гоё сайн хүн хичээгээд ямар муухай юмыг амсчиж болдог. Эсэргээр хичнээн муухай хийсэн хүн хамгийн сайн сайхныг амсаад явчихдаг болвол тэр үүлийн үр нь хараа хаана идлэгдэж байгаа тийм тохиолдол. Гэхдээ одоо үүлийн үр гэдэг Бурхны шинэ тайлбаргүйгээр бодит. Зүгээр ертөнцид таяд байгаа хүмүүсийн үзэл бодлыг эхнийх нь төр хүнээс ерөөсөө хамаарахгүй таны хэлж байгаа цэвэр тохиолдол. Байдгаа бодъё л да. Цэвэр тохиол миний бодлоор орчлон хор бол маш нарийн зохион байгуулалт зүг тогтолт. Тэгээд энэ орчлон хороогийн баг одоо бидэрт мэдэгдээд байгаа хамгийн одоо хөгжингүү болсон хүний жаргал зовлон гэдэг маань амар амин чухал зүйл шүү дээ. Тийм амин чухал зүйл гэдэг маань өөрийнхөөс нь хамаарахгүй байдаг байх юм бол энэ тийм байхгүй байхаа л гэж бодчихлаа л да. Байх. Нөгөө талаасаа өөрөөс нь хараалдаг гэтлээ зүгээр л хажуу талаас нэг эзэн тэнгэр шийдэг болчих юм бол энэ бас биш л дээ. Тэгээ шийдэхдээ бас өөрт нь таатай хандхал юм бол жаргуулцдаг. Тийм ээ. Өөрийг нь хүндлэх юм бол нөхцөлтөөр хайрладаг тийм мөнхийн жаргаачдаг. Өөрт нь таагүй хандах юм бол мөнхийн тамар үлээ шүү дээ. Ийм харьцаа байхгүй. Бурхны шинэ үйлээр гэдэг бол өөрөөсөө ер нь жаргал зовлон хүн өөрөө шийднэ л гэж хэлж байгаа. Өөрөө шийднэ. Бус өөрөлд таны үйлдэл хийгээд бусдаас танд ирж байгаа хоёр маань уялдаа холбоотой л гэж. Тэгэхээр сонголт руугаас илүү явж л байгаа юм. Сонголт үлгээ. Сонголт. Үйлүүр гэдэг чинь сонголтыг л хэлж байгаа шүү дээ. Үйлүүр гэдэг маань таны хийсэн үйлдэл танд эргээд ирнэ гэсэн санаа. Цаг хугацааны интервалын үед бол зөрчөөд байдаг болохоор л бид нар одоо жишээлбэл ингэж нэг хүн 21-тэй муухай жишаавал айхтар муухай гэмтэр хийчих. Та тэрнээс хойш ингээд аятайхан зүв сайхан явж ялаа гэж үү. 50 хүрчлээ. Тэгээд 50 хүртлээ айгүй аятайгаа явсан ч гэсэн нөгөө 21-тэй гэмт хэрэг нэлрээд шор явж болно нэст. Хэрэг уучрахгүй. Тэгтэл таны мэдээлэл болохоор та 30-таагаас нь хойш мэдэх байхгүй. Уян сайн хүн биш шүү дээ. Энэ сайн хүн яагаад ингэж зовж байгаа үнэн чударга цаана явна гэд мэдэхгүй ш. Тэрний цаана явж байгаа тэр механизм нь үнэхээр үнэн чудар авч байгаа. Тэгэхээр бид нар магадгүй олон тохиолдолд ингээд хүмүүс харахтаа ой сайн явж байгаа нь хаана тэр үрээ идэлхэл бол Бурхны шинэ хараад. Сайн явж л байгаа зөв явж л байгаа бол үрээ идэлхтэй л мөн буруу хийж л байгаа бол үрээ идэлхтэй л цаг уулаасаа шаардлагатай байдаг байхгүй. Бид нэр одоо тийм байна.
Ингэж болохгүй сте. Тий шууд түрүүний тар усны жишээ авъя. Тар усны үр суулгачаал за хурдан тар ус гэж болохгүй сте. Хугацаа хэрэгтэй сте. Тэгэхээр хийсэн үр гэж үйлдэл гэж байна. Тэр боловсрол хугацаа орж ирдэг. Тэр хугацаанд нь бид нэр сайн мэдгүй мунхарчдаг болохоор өвлөөр байна уу байхгүй байна гэж эргэлзэж болно. Тэрийг орхи. Зүгээр энэ хороо төрцөн шишнийг огтооцгүй хүн гэдэг утгаараа надаас хэрвээ сайн үйлдэлд хариу байдгүй, муу үйлдэл хариу байдгүй би байдаг гэдгийг илүү барихыг бодно, итгэхийг бодно. Хэрвээ тэгхгүй болчвол хүмүүсээс шудраг үнэнч байхыг би яагаад шаардна гэж. Юу ч хамаагүй холигтаад хамаг эмийг өөртөө ашигтайгаар явж байгаа юм чинь хамгийн прагматик, хамгийн ичүүр санжуургүй хүн маань хамгийн ухаантай болж тарах юм шүү дээ. Тэгэхээр үлийн үр гэд ярихаар бурхны шашны яг энэ үлийн үр гэдэг концепт ангаах ухаан хоёр энэ дээр огтлцож магадгүй гэж бодож байгаа. Та юу гэж бодож байна? Би саяхан нэг Альцгеймерийн Монголд цорын ганц ус нэг Альцгеймерийн эмнэлэг байдаг юм байна. Тэгээд саяхан л нэгдсэн юм байна. Тэгээд мэдээж Альцгеймер гэдэг одоо өвчнийг бол дэлхийд дахин одоо хүртэл судалж байгаа. Тэгэхээр одоо энэтэй холбоотой хэлж ярьж байгаа зүйлс бол цэвэр онлайн төвшөнд явагдаж байгаа юм байна. Тэгээд Альцгеймер гэж юу вэ гэдэг асуултыг дэлхийн эрдэмтэд ярьж байна. Нэг дэвшүүлж байгаа онол нь юу гэхээр зэрэг үлийн үр. Тэр нь болохоор та сайн ч ба муу ч ба амьдралынхаа нэг маш тод дурсамж байгаа. Тэгээд Альцгеймер тусахын өмнө тархичин танаас аль дурсамжийг нь санамаар байна гэж асуудаг юм. Одоо нэг онол واخгүй. Тэгээд тэрэн дээрээ гацчихдаг. Тийм ээ. Нэг бол хайртай хүнтэй эсвэл дэлхийн дайнд үзсэн ч юм уу. Тийм учраас энэ бол үеийн үртэй холбоотой гэдэг онолыг дэвшүүлж байгаа юм байна. Энэ талаар та юу гэж бодож байна? Стефит. Яг амьдралын төгсгөлд одоо хүн тархин хүртэлтэй нейросайенс талаас тийм байж магадгүй л гэж байгаа юм байна. Тэгээ би одоо сайн мэдгүй нөр ойлгохгүй байна. Гэтэ иймэрхүү юм. Би эсвэл ойлгуулж чадахгүй байна. Үгүй би ерөөсөө өөрөөс мэрэгжлийн болохоор тийм юм шаагүй ч болохоор энэ зүгээр бурхны шинд бол үйл ба штэ тийм ээ. Муу үйл ба штэ. Муу үйл маань оюун татгалагдана л гэж хэлдэг. Оюун татгалагдана. Тэгээ оюун хойд төрлөөрөө дамжаад тэрнтэйгээ хамт явдаг. Тэгээ дараа нь тэр нь гарч ирээд дотроо жаргал зовлон бүтээнэл гэж хэлдэг. Үйл гэдэг маань явж тухайн оюуныг хэлдэг. Оюун татгалагдж байгаа мэдээллийг хэлдэг. Тэр л. Одоо жишээл нэг юм хавтан байдаг штэ. Дээр нэг процессор суулгацсан тийм ээ. Тэгээ суур одоо нэг юм байна л гэж хэлээд юм л тийм мэдлэг. Тэр бол мэдээлэлүүд хадгалаа. Нэг уурлаа боллоо гэт тэр уур хадгалагдсан. Нэг хүн дуурлаа ширүү гэлээ тэр мэдээлэл хадгалагдсан. Тэр нь төрөл дамжлаач гэсэн дараа нь нөгөөх нь одоо сойнд үйл гэж хэлдэм та нэг юм услагдаал илүү томроод байна л гэж байгаа тэр. Тэгж яагаад панк гэд тухайн ертөнцийг бүтээнэ л гэж хэлээд байгаа. Яг нөгөө бидний хэлсэн шнаар нөгөө гөлөөгч гэж тоохгүй гэдэг шиг ингээд юм сайкопатууд байна л да нийгэмд. Одоо нүүрний хувирлыг бодлоо ярина. Юм хийгээ гимшигчгүй. Эдрийн үйлдэлч гэсэндээ оюунд нь их бага хэмжээгээр хизээ нэг зэгт хадгалагдаад дараа нь өрн гарч ирнэ л гэсэн үг. Гэхдээ хэрэв өвлийн өөрийгөө зөвшөөрч байгаа бол бидний хийж байгаа бүх үйлдэлүүд тодорхой үр дагаврыг авчирна. Хийсэн үйлдэл нь бусдад таагүй байх юм бол тэр танд зовлон болж ирнэ. Таатай үйлдэл хийсэн бол бусдад таатай үйлдэл хийсэн бол аз жаргал болж ирнэ. Эсрэг талаас таны амсж байгаа таатай мүч болгон таны сайн үйлдэлийн үр дагавар, таны хийсэн таагүй мүч болон таны хийсэн таагүй үйлдэлийн үр дагавар. Бурхны шинтэн хүн үүнд итгэснээрээ ерөөсөө аз жаргал гэдэг маань юм ад сороод байх ш. Ерөөсөө цэвэр миний зөв үйлдэлээс л өчүүхэн ч гэсэн амар амгалан бай. Өчүүг гэсэн сайн үйлдэлийн үр дагавар. Өчүүхэн ч гэсэн таагүй үйлдэл, өчүүхэн ч гэсэн одоо нүгэл хилэнцгийн үр дагавар гэж харддаг л. Тэгэхээр би дахиад л түрүүний хэрвээ ямар ч үеийн өнгөр гэж байдаггүй тийм ээ. Цэвэр тохиол юм бол хүн яагаад одоо зүв байх ёстой гэж. Яагаад зүв байх ёстой гэж. Энд ямар ч бурхан тэнгэр ч юм уу Иесус Христ бүх шишнийг орхиод тийм ээ. Юу ч хамаагүй юм бол яагаад зүв байх ёстой гэж. Одоо жишээлбэл нэг чоны сүргийн тэргүүлэгч нь бусад чоноо барьж аваад өөрөө чоны сүргийн тэргүүнээр ялал бусдыг хядаал түүгээл хоолыг булаагаал бид бол тийм бишгэд байгаа шүү дээ тийм ээ.
шээ зүв байх учиртай гэдэг. Тэрний ямар ч суур шалтгаангүй болох. Гэтэ мэдээж хэрэгээ дахиад тэгэхэд Бурхны ишний үйл үүр гэдэг маань тийм ээ. Та бусдад туслах юм бол та амар амгалантай байна. Тийм бодлоор та бусдад туслаа гэж ингэж тайлбарладаг мөн. Гэхдээ туйлын тайлбар нь бол биш. Энэ илүү одоо аз жаргалыг хүсээд байгаа бидэнд хандаж байгаа. Тодорхой ёс суртахууны түвшинд гараад ирэх юм бол зөв сайн хийж байгаа нь л дээд амар амгалан ёс суртахуун болж байгаа. Тэрний үүрлийн үр дүнд би сайхан болно гэсэн горилол байхгүй болж эхэлдэг. Энэ утгатай байна уу те? Өөрөлдөл юм 8 хийж байгаа юм шиг чи сайн их юм бол чи үр дүнд нь сайн болно гэд энэ бол Бурхны ишнээ зөв юм хийх туйлын урайлганы философи нь бол биш байхгүй. Илүү бидэрт тааруулаад байгаа. Нэг бидэрт тааруулаад байгаа. Түүнээс ш Бурхны ишнийхээ төвшөнд одоо яг философи төвшөнд бол сайн хийгээд үр дүнд нь амар амгалан гэдэг болохоор сайн гэдэг ерөөсөө биш. Ерөөс өөрийн амар амгалан нь оршихуун бусдад хорлолгүй амгалантай зүв болж ирэх нь илүү чухал болж эхэлж байгаа. Нөгөө бүтэн гэдэг одоо Аристотелийн нөгөө intrinsic value гэдэг цаанаасаа тийм цаанаас. Өөрөлдөл би ингээд хүмүүлгийн ажил хийгээд Facebook дээр тавьад магтагдана гэж горилж иж болно шүү дээ. Тэр биш болох гэдэг байгаа байхгүй да. Зүгээр л чин гэдэг үг нөө. Амар амгалан өгч байгаа нь өөрийнх нь одоо үнэт зүйл сайн сайхан болж ирж байгаа байхгүй. Гэтэ энийг хүн болгонд одоо ярьж болохгүй шүү дээ. Түн юу гоо сайхан зөв тийм ээ. Яг одоо надаа миний ажил бүтээгээд өгөөл гэдэг хүмүүс олон шүү дээ тийм ээ. Энэ хүмүүст хандж байгаа хувь болохоос биш. Илүү оргил төвшинлөг чи ёс суртахуун алгуур хөгжинө гэж Бурхны иш яриад байна шүү дээ. 3 төрөл хитэн гэж ярьд. 3 төвшөнд байна. Эхнийг нь болохоор орчлон хорийн аз жаргалыг л хүсээд байгаа. Зовлон зүдгээрээс найгаад байгаа хүмүүст бол наа зовлон зүдгээр аз жаргал чинь чиний үйлдэлээс бусдад ирэх хандж байгаас хагалцж байгаа шүү. Тийм болохоор энийг мууга хор зүй гэж. Дунд төвшний төвшин дээрээ ирэх юм бол ерөөсөө стилийн амар амгалан гэдэг маань тогтун байхаас, уургүй байхаас, илүү муу бодлого байхаас илүү доктортой амар амгалан гараад байна. Тэгээд төвшөнд болоод ерөөсөө бидний оршин гол зорилго бол бусдад туслах, бусдыг хайрлах юм. Ингэж ярьдаг.